Энэхүү подкастыг тогтвортой хөгжлийн зорилготой үйлдсэн төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинжилгээг дэмжих нь төслийн хүрээнд бүтээлээ. Төслийг Европын албаны санхүүжилтээр нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллага болон олон улсын хөдөлмөрийн байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна. Надад асуулт 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 байна. Яаж одоо энэ топ компаниудад тоогдох вэ? Үнэхээр зөөлөн ур чадвар гэдэг зүйл бол тренд болцсон тийм. Бараг л ирээдүйн хамт олондоо баярлалаа гэж юм тийм. Төслийн байран дээр гараад энэ ур чадвараас хөгжүүлэх боломж байна уу? Ямар ч мэрэгжлийн сургууль төгсөөгүй. Нэг талаас би бас нөгөө залуучуудаа өмөрчмөр санагдаад байдаг байхгүй энэ дээр. Бас сургууль мужуулагч нар маань өөрсдөө зөөлөн ур чадварын тоглолт дутагдaltaй байхгүй юу? Маш олон юм проблем асуудлууд байдаг. Ярилцлага өгчхөд тэгээд Монголын компани юм гэдэг тэр яриах гоё юм чинь тийм. Зорилго тэмүүлэлтэй бай. Тэр чинь л зөөлөн ур чадвар. Угаасаа та гэрэлтэн. Надад асуулт байна подкастын маань ээлж дугаар эхлэж байна. За бид өнөөдөр бас нэгэн үзэгч сонсогчийн асуултанд хариулт өгөхөөр сууж байна. За өнөөдөр бидэнтэй ярилцахаар ирсэн зочин бол Монголын Хүний нөөцийн институтын ерөнхий захирал Бартан Баатаргой байна. Ингээд өнөөдөр бидэнд цаг гаргаж хүрэлцэн ирсэнд баярлалаа. За намайг урьсан та бүгд ч гэсэн бас баярлалаа. Энд ярилцж байгаа гол зорилго бол ерөөсөө л ажил гойлж байгаа залуучуудаа хамгийн хэрэгтэй мэдээллийг өгөх. Тэдэнд одоо мэдээлэлээр дэмжлэг үзүүлэх юм зүйл байдаг. Өөрөөр хэлбэл тухайн одоо ажил горлогч нэгэн маань ажилтаа болох нь бидний төлөвийн зорилго байгаа. Тэгээ энэ утгаараа бас танай байгууллага бол энэ зорилтын төлөө хамгийн тэргүүн үгнэнд явж байгаа хамт олон гэж боддог. Тэгэхээр ярилцлагынхаа эхэнд та бүхэн одоо хамт олонны сонь сайхан юу байна? Ямар зорилтыг төвшүүлээд ажиллаж байна гэдэг талаар яриа эхлэх үү. Тийм, Монголын Хүний нөөцийн институт бол яг олон улсын практик туршлагыг Монголд нутагшуулах, хүний нөөцийн удирдлагын зөв хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой байгууллага. Дээрээс нь та бүгдийн яг энэ хөдөлмөр эрхлэлтэй холбоотой подкастт өнөөдөр орж байгаад бас их тийм хувьсгалын тохироо бүрдсэн ийм үеийг таарлаа. Тэгээ нөгөө шинэ сонин сайхан юу байна гэснээс яг өчигдөр бид нар Монголын одоо салбар бүрийн тэргүүлэгч компани захирлууд хүний нөөцийнхэнтэй нийлээд Хавайн их сургуулийн өөрөөр хэлбэл Америкийн одоо нэгдсэн улсын ихтэй сургууль төгсөгч залуучуудын ирээдүй гэдэг нэртэй монгол нэрээр future буюу ирээдүй 2000 гэсэн job fair хөдөлмөрийн яарамгийг онлайнаар бид нар хийлээ л дээ. Тэгээ эндээс бас бид нар нэгдүгээр гадаадд байгаа залуучуудыг Монголдо хурж ирэх, Монголдо өөрийнхөө хөдөлмөрийг зориулах. Монгол компаниуд бас одоо чадварлаг залуучуудад дэмжих тийм орныхын хөгжилд нь хувь нэмэр ороход нь өөрийнхөө байгууллагаар дамжуулж туслах гэсэн нэг ийм зорилгын хүрээнд явсан. Тэгээ эндээс яг танаа өнөөдрийн энэ хөдөлмөр эрхлэлтэй холбоотой нэвтрүүлэгтэй маань адилхан Монгол компаниуд яг юу сонирхоод байна тийм. Мөн зөвхөн Монголдо байгаас гадна гадаадд байгаа манай залуучууд ямар зорилго хүсэл тэмүүлэлтэй байдгийг гэдэг тэр өнцгүүдийг хараад ер нь бол аль аль нь л одоо Монголоо хөгжүүлэх гэсэн сэтгэлтэй тэмүүлэлтэй байгаад байгаа өчигдөр арга хэмжээнээс их урам зориг авцсан байж байсан. Яг тэр урам зориг авцсан байж байсан та бүгд маань үрж энэ хөдөлмөр эрхлэлтэй холбоотой подкаст санал болгож байгаад бас туйлын сэтгэл хангалуун байна. Тэгэхээр бидний ярилцах сэдвүүд агуулга нь бол маш энгийн байдаг. Өөрөөр хэлбэл яг ажил хайгаад бэрхшээлтэйгээ туулаа явж байгаа тэр залуучуудынхаа ирүүлсэн асуулт тэгээд хүссэн зочныг энэ хүний яриаг сонсомоор байна гэсэн зочноо ураад яг тэдгээр залуучуудынхаа асуултыг тавьдаг байгаа. За тэгэхээр бидэнд бас нэг үзэгч сонсогчийн манаас асуулт ирсэн байгаа. Хоёулаа асуултаа үзгөө. Надад нэг асуулт байна. Сүүлийн үед нь компаниуд ер нь залуучуудаас их олон ур чадвар шаарддаг болчиход ах шиг байна. Тэр дундаа яг ямар ур чадвар ер нь шаарддаг болчиход байгаа. Тэрийг бас мэдмээр байна. Тэгээд сүүлийн үед энэ soft skill гэдэг юмны талаар их ярьдаг болчиход энэ хүмүүс. Энэ soft skill гэж яг юу болохыг бас мэдэхгүй залууч зөндөө байна. Надаас ахуулаад. Тэгээд энэ soft skill гэж яг ямар ур чадварыг хэлээд байгаа юм бэ те? Энэ soft skill гэдэг одоо ур чадвар бүр байхгүй усуд бас яах ёстой юм бэ? Хаанаас эхлэх ёстой юм? Энэ ур чадварын талаар ер нь яг туршлагатай мэргэжлүүдээс их зөвлөгөө авмаар гамаа.
За энэ залуу ярьсан зүйл бол зөвхөн энэ үнэ бас асуудал биш байгаа даа. Нилээн одоо саяны яг ярьсан ур чадвартай холбоотой ийм асуултууд бид нилээн ирсэн. Одоо би өөрийгөө яаж бэлдэх вэ? Яаж одоо энэ топ компаниудад тоогдох вэ гэдэг юм уу? Айгуу гоё асуултууд ирсэн л дээ. Тэгээд 2021 онд буюу түрүү жил хийгдсэн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгааг үр дүнгийн тайлангаас харж байхад энэ ажил олгогчд маань ерөнхийдөө тухайн ажилтнаасаа тухайн ажил мэргэжлийн үндсэн ур чадвараас гадна бас нэг ур чадварыг нэлээд дээгүүр тавиад байгаанаас ажиглагдчих байлаа л да. Тэгээд тэр нь юу гэхээр одоо олон улстай soft skill бидний орчуулж одоо ярьж байгаа бол нөгөө зөвлөн ур чадвар гэж хэрэгдэт байна. Тэгэхээр та бүхний хувьд бол ажил олгогч ба ажил хайгч энэ хоёрыг дунд нь уулзуулахын тулд бол хамгийн их зүйлийг хийж байгаа. Чадахжуулж байгаа энэ хоёрыг дунд нь уулзуулж байгаа. Тухайн иргэн тогтвортой маш өсөлт дэвжилттэй ажиллаж амьдрахад бол айгүй тусалж байгаа газар гэж тий манай залуучууд бол дүгнээд тантай бас ярилцахын цагийг гаргаж өгч байгаа. Тэгэхээр энэ дээр дурдсан энэ судалгааны дүнтэй та хэр нийцэж гин хэр санал нэгдэж гин хэрвээ нэгдэж байгаа бол энэ зөөлөн ур чадвар гэж яг чухам юу гэлээд байгаа юм бэ? Сурдаг гэдэг юм уу? Эсвэл байгаль заяадаг тий төрөлхийн хүнд суугддаг зүйл юм уу? Бас манайхан өөрийгөө хөгжүүлэх гэсэн чи учраа олохгүй бас тий яг юу зөөлөн ур чадвар гэдэг байгаач бас зарим нь ойлгохгүй ингээд асуулт ирүүлж чад бас асууж чад маш их баяртай байна л та тий. Тийм ер нь бол сүүлийн үед энэ хөдөлмөрийн зах зээл дээр хүний нөөцийн бүрдүүлэлт гэдэг хүн ажилд авах эсвэл нөгөө хүмүүс маань ажилд орох энэ агуулга дээр энэ soft skill буюу зөөлөн ур чадвар бол нэлээд тренд болж байгаа. За яг нөгөө хөдөлмөр эрхлэлтэй холбоотой асуудлаар ингээ байгууллага хүнийг ажилд авахад нэг хоёр төрлийн хандлагаар хүмүүсийг ажилд авдаг юм. За нэгдүгээрх нь болохоор зөвхөн энэ мэрэгшилд тулгуурласан гэж байгаа. Одоо мэрэгшил гэхлээр ерөнхийдөө бидний ярианы сэдвийн хүрээнд бол hard skill буюу одоо тэр заавал сургууль соёлд сурж ээж суралцж эзэмшиж авдаг тэр мэрэгжлийн ур чадваруудыг одоо харж авдаг байсан. За тэр нь одоо шин зуунаас эхлээд зөвхөн мэрэгжил гэхээсээ гадна нэмээд одоо тэр хүний хандлага, зан төлөв одоо шийдвэр гаргалт, манлайлах чадвар эднэр гэсэн энэ ойлголтуудаар нь орж ирээд энийг нь бид нэр зөөлөн ур чадвар гэж байгаа. Тэгэхээр би бүр ингээ яг маш сонирхолтой сэдвээр асуулт асуусан залуучуудаа бас их баярлж байна. Яг гэвэл энэ дээр их том юм зарчмын зөрөө ялгаатай ойлголт байгаад байгаа байхгүй. Нөгөө талаасаа алдаатай туушралтай буруу ойлголт байгаа. Тэгэхээр сонгон шалгуулалтын дээр үнэхээр зөөлөн ур чадвар гэдэг зүйл бол тренд болцсон. Энэ бол чухал зүйл байна. Энэ талаар дараа дараагийн асуултан дээр би илүү дэлгэрүүлье. Нөгөө талаасаа бид нар энэ зөөлөн ур чадвар гэдэг зүйл нь цорын ганц ажилд орох одоо хамгийн чухал зүйлээс гадна тэр hard skill буюу одоо техникийн ур чадвар гэдэг. Тэр мэрэгжлийн ур чадвар гэдэг зүйл бол зайлшгүй хэрэгтэй ийм ойлголт. Яагаад гэвэл бид нар ингээд зөвхөн одоо сайхан сэтгэлтэй гэдэг юм уу, зөвхөн зөв хандлагатай эерэг хүн ажилд авъя гэдэг. Энийг анхаарахаас гадна тэр хүн мэрэгжил талдаа мундаг байх хэрэгтэй. Би одоо зарим газарт, зарим байгууллагт зөвлөгөө өгөхдөө зөвхөн зөөлөн ур чадварыг яриад туулшраад нөгөө талаа орхиод байгаа хүмүүс хэлдэг байхгүй. Үнэхээр сайхан сэтгэлтэй, тий. Үнэхээр зөв үзэл хандлагатай боловч ямар ч мэрэгжлийн сургууль төгсөөгүй, эмчийн мэрэгжил эзэмшээгүй хүнээр та өөртөө эмчилгээ хийхгүй, та өөртөө агалгаа хийхгүй гэж. Бүгдээрээ ингээд дуурдаг байхгүй тэр хүмүүс тий. Тэгэхээр мэдээж тэр хүнд зөөлөн ур чадвар буюу хандлага инээ тэр юм байх ёстой боловч мэрэгжлийн ур чадвар бас байх хэрэгтэй. Тэр эмч гэдэг ур чадвар, тэр тоогооч гэдэг ур чадвар юмнууд нь байх хэрэгтэй. Гэхдээ яг хуу зөөлөн ур чадвар бол сонгон шалгаруулалт хийх одоо хүн ажилд орох үед дөнгөж сургуулаа төгссөн буюу шин залуу ажилтнуудын хувьд бол одоо байгууллага илүү чухалчилж анхаардаг. Ягаад гэвэл эн чинь дөнгөж сургуулаа төгссөн хүн чинь туршлага гэж байхгүй шүү дээ. Тийм туршлагагүй хүмүүсийн чинь одоо чи туршлагагүй байна гэдээ ажилд авахгүй байгаа гэвэл тэр хүн яарч туршлага суух үү те дээр нэг залуу хэлжсэн биднээсээ туршлагагүй гэдээ ажилд авахгүй байна. Та нар биднээсээ ажилд авахгүй бол бид нар яаж туршлагатай болох юм гэж. Тийм. Тэгэхээр ер нь бол яг байгууллага яг мэрэгжлийн сайн одоо сонгон шалгуулалтын менежертэй компаниуд яадаг вэ гэхээр дөнгөж сургууль төгссөн залуучуудыг бол яг энэ зөөлөн ур чадвар дээр нь буюу ирээдүйд хэрхэн амжилтанд хүрэх үү, ямар хандлагатай байна те зан төлөв нь ямар байна гэдгийг илүү төлхөө анхаардаг. Тодорхой хугацаанд зах зээл дээр ажилласан одоо туршлагатай болсон хүмүүсийг бол туршлага тэгээд зөөлөн ур чадвар хоёрыг нь хоёулаа ингэ хослуулж сонгож авдаг зүйл. Тэгэхээр зөөлөн ур чадвар гэдэг зүйл бол ер нь бол хүний төлөвшил, хүний зам төлөв, хүмүүсийн хандлага ер нь бол үнэлж одоо тодорхойлоход жоохон хэцүү. Нөгөө за төрөмөл гэж хэлэхээс илүүтэй ер нь бол ингээ хүний зам төлөв гэдэг ойлголтын дотор нөгөө бидний түрүүний яриад байгаа хандлага гэдэг зүйл орж ирж байгаа. Тэгэхээр зам төлөв гэдэг зүйл маань өөрөө эцэг эхээс төрөхөд биднэрт 50% орчим нь одоо яг тэдэн хувь гэж наривчилж чадахгүй. Энэ
бас нэг зарим нэг нэвтрүүлэг инээд ирээд харахлаа нэг тэд 10-ны тэд нар гэл нэг юм хүнтэй холбоотой судалгааг амар зоригтойгоор жоохон панаалтай тоо хэлээд байдаг л да. Тэгэхээр зүгээр ингээ энэ бол маш бүдүүн том ерөнхийлсэн хувь шүү. Тэгэхээр ойролцоогоор нэг юм 50 орчим хувь нь бол хүн төрөхдөө одоо тэр авир ариншин буюу бид нар темперамент гэж хэлээд байдаг те. Сангвиник, меланхолик, одоо юу гэдэг холорик ч гэдэг юм уу. Энэ зан төлөвшөд гараад ирж байгаа. Энэ бол одоо бүр яг төрмөл гэдэг хэсэг нь. Энэ дэр нэмээд хүн яг амьдралынхаа туршид одоо тэр зан төлөвийг чинь бусад хэв шинжүүд хандлагууд сууж эхэлдэг. Тэр нялх үедээ, тэр одоо юу гэдэг нь баг балчир үедээ, тэгээ өсвөр насндаа гэх. Манай монголчууд ч их мундаг ухаалаг ард түмэн одоо бидний ярьсаар байгаа уйлаг болгоцсон болохоос шайгүй чухал үг нь хүн болох багаасаа хөлөг болох унаганаасаа гэдэг те. Энэ үг чинь ерөөсөө яг нөгөө төлөвшил чинь өөрөө бага наснаасаа бий болдог шүү гэдэг зүйлийг манай эртнээс мэддэг байсан байхгүй. Тэгэхээр энэ нь нэмэгдээд өөрөөр хэлбэл төрөхөд 50% нь дараагаар нь тэр амьдрсан орчин, тэр сургуулийн өмнөх боловсрол, тэр ерөнхий боловсрол, тэр ихтэй сургууль сурж байсан орчин, одоо бусад хүмүүсийн хамт олон найз нөхөд гэр бүлийн нөлөөллөөс ажиллаж амьдарч байсан орчноос шалтгаалаад төлөвшил нь бүрдээд ингээд 100% гэж үзэж болохоор юм зүйл байгаа юм. Энэхүү подкастыг тогтвортой хөгжлийн зорилготой үйлдсэн төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинжилгээг дэмжих нь төслийн хүрээнд бүтээлээ. Төслийг Европын албаны санхүүжилтээр нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллага болон олон улсын хөдөлмөрийн байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна. Тэгвэл ажил олгогчдын маань тэр тавьж байгаа зөөлөн ур чадварын хэмжүүрт манай залуучууд юу нэр нийцээд байгаа. Одоо тэр үеийнхэн Z-үеийнхэн ингээл онцлогийн ялгаал ярьж л байдаг те. Нөгөө талаас шинэхэн төгсөгчд маань энэ тал дээр хэр одоо боломжтой төвшөнд байна. Одоо нөгөө боловсролын байгууллага гэж яригдах баг. Энтэй холбоотойс асуухад яг зөв төлөвшөлттэй хүмүүсийг л нэхэд байна уу ажил олгогчид эсвэл яг тухайн ажлын байраас шалтгаалаад тухайн хүний таны хийсэн онцлогийг тааруулж авах гэдэг нь энэ дээр бас манай бас нэгцэн ойлголттой болчих зүг байна. Энэ зөөлөн ур чадвар дээр бол яг аль тал нь. Өөрөөр хэлбэл нэгдүгээр зөөлөн ур чадварыг шаардж байгаа байгууллагын тэр бүрдүүлэлт сонгочлуулалт харьцсан мэргэжилтээ өөрөө зөөлөн ур чадварын талаарх сайн мэдлэгтэй байх хэрэгтэй. Хэн нэгэн сайн хүнийг сонгочлуулж авах гэж байгаа бол одоо зөв хүнийг сонгож авах гэж байгаа бол тэр сонгож авах гэж байгаа хүн өөрөө зөв хүн байх хэрэгтэй байхгүй юу? Өөрөө зөв хүн биш байж яаж тэр зөв хүнийг сонгох вэ те? Нэгдүгээртээ ийм асуудал. Нөгөө талаас ер нь бол энэ зөөлөн ур чадвар гэдэг зүйлийг бол одоо бидний амьдралын явцад түрүүн хэллээ тэр сургуулийн өмнөх боловсрол, тэр ерөнхий боловсролын сургууль, ихтэйд сургуулиуд дээр бас төлөвшөж идэг, бий болж идэг зүйл. Тэр харамсалтай нь манай боловсролын тогтолцоон дээр одоо бүгдийг гэж юмжилж арай болохгүй нэ. Гэхдээ ерөнхий маасаар наваад үзвэл энэ ерөнхий боловсрол сургуулийн өмнөх ихтэйд сургуулиуд дээр нөгөө мундаг эрдэмтэн багш профессорууд маань нөгөө хатуу ур чадвар буюу одоо техникийн мэргэжлийн ур чадваруудыг маш сайн олгодог, тэрэн дээр илүү анхаардаг. Гэтэл тэр зөөлөн ур чадвараа олгодгүй. За дээрээс нь ер нь жоохон шүмжлэлтэй хэлчихэд багш сургууль мужуулагч нар маань зарим нэг хэсэг нь өөрсдөө зөөлөн ур чадварын дутагдaltaй байхгүй юу. Тэгэхээр өөрсдөө нөгөө манлайлах, өөрсдөө одоо хандлагын эсвэл одоо юу гэдэг тийм ээ шийдвэр гаргалтын ч гэдэг юм уу тэр зөөлөн ур чадварын хүрээнд байдаг одоо ур чадваруудыг бүрэн эзэмшээгүй хүн залуучуудад тэрийг одоо шингэн түгэнэ гэдэг зүйл хэцүү. За зөвл дөрөв бид нар хэллээ хатуу ур чадвар гэдэг зүйл сургалтаар одоо юу гэдэг явцдаг мэргэжлийн чиг үүргийн техникийн чиглэлийн одоо олгогддог зүйл. Зөөлөн ур чадвар бол за бидний хэлсэн санснаар бол алтны дэрэгдэх гуйл шаарлна гэдэг шиг нөлөөллөөр хандлага орчноор би илүү төлхөөтэй бий болдог байхгүй. Тэгэхээр зөөлөн ур чадвар бол одоо манай эцэг их сургуулийн өмнөх боловсролын одоо эрдэмтэн профессорууд, ерөнхий боловсрол ихтэйд сургуулиудын багш нараас тэндээсээ төлөвшнө гэсэн үг. Тэгээ бид нар ярьдаг штэ. Тим сургууль төгссөн хүмүүс айгүй гайгүй нэг тим характертай. Харвас тэр сургуулийг харахлаар гал. Их сургуулийг болохоор тэр нь тим байдаг. Тим сургууль төгссөн залуучууд нэг ийм хандлагатай тэр нь тим байдаг гал. Нэг мэдхтэй байдаг гал. Эсвэл бүр ингээд хөдөлмөрийн зах зээл дээр гараад ирсэн хүмүүсийг одоо Монголд ажиллаж байгаа хүмүүс, гадаадад гэрээгээр ажиллаж байгаа Солонгос, Молонгост ажиллаж ирсэн хүмүүс нэг ийм байдаг. Хувийн байгууллагт ажилладаг хүмүүс, төрийн байгууллагт, төрийн үйлдвэр, улсын үйлдвэрийн газарт ажиллаж байсан хүмүүсийн хандлага юм гээл тэ. Тэгээ эн чинь өөрөө нэг зөөлөн ур чадварт нь өөрөө нөлөөлөө явуулдаг зүйл байгаа. Тэгэхээр зөөлөн ур чадварыг бол яг уншаад, судлаад авч болно. Гэхдээ ер нь бол одоо юу гэдэг нь бусдаас үлгэр дуурайл болгож, бусдаа нөлөөллөөр
бий болж идэг юм зүйл. Тийм учраас зөөлөн ур чадварыг үнэлэхэд бас жоохон хүндрэлтэй. Тэгээд энийг бол бид нар юу гэж хэлэх вэ гэхээр зөөлөн ур чадвар бол ерөнхийдөө тухайн хүний хандлага, зан төлөвтэй холбоотой зүйл. Тэгэхээр бид нар зөв хүн гэдэг ойлголтыг хэлчихвэл энэ зөөлөн ур чадвар их зүгээр байна. Тийм өөрөөр хэлбэл байгууллага хүн ажилд авахдаа бид нар зөв хүнийг л авахыг хичээж байгаа. Тэгээд зөв хүн гэдэг маань манай байгууллагын тавьж байгаа зорилго, зорилт, хүсэл тэмүүлэлтэй, байгууллагын соёлтой, бидний одоо юу гэдэг нь тэмүүлж байгаа тийм үнэт зүйлтэй санаа нийлж гин үгүй юу гэдгийг л харах гээд байгаагаа бид нар одоо soft skill буюу зөөлөн ур чадвар хэлдэг. Тэгэхээр нөгөө байгууллагуудын залуучуудыг маань сонгож авах гээд байгаа тэр зөөлөн ур чадвар нь тухайн байгууллагын одоо эрхэм зорилго, алсын хараа, зорилго тэмүүлэлтэй уялдаад гараад ирнэ. Тэгэхээр байгууллага болгон өөрсдийн зөөлөн ур чадварыг өөрөөр илэрхийлэх бас тохиолдол гарах нь шүү дээ. Ер нь бол сүүлийн үеийн хүний нөөцийн мэргэжилтнүүд нөгөө залуучуудыг ажилд авахдаа энэ зөөлөн ур чадвар, тэр хандлага, зан төлөв гэдэг зүйлийг харахын тулд одоо сошиал медиагийн тэр одоо платформуд шин үний профайлуудыг хардаг болчихгүй. За тийм учраас нөгөө профайлууд руу нэвтэрж ордог болцсон учраас манай залуучууд тэр профайл дээр өөрийнхөө тэр хүсэл тэмүүлэл, тэр зан төлөвтэй холбоотой илэрхийллээ. Ямар зорилготой, ямар хүсэлтэй энэ те. Тэгээ нийгэм тусалдаг юм уу, скаутинг гişүн байсан юм уу, байгаль орчноо хамгаалдаг юм уу, өөр юу гэдгийг тэр зорилго юмнуудаа илүү сайн гэдээ илэрхийлээд харуулчвал бас компаниуд нөгөө таны 10 минутанд ярьж чадаагүй зүйлийг чинь тэндээс хараад энэ бүсгүй, энэ залуу одоо бидний хайжсэн зорилго хүсэл тэмүүлэлтэй залуу бай шүү гэдэг нь одоо залуучууд бай шүү гэдэг нь харагддаг. Тийм учраас бас манай залуучууд өөрсдийнхөө одоо сошиал хуудаснуудыг профайлуудыг зөв хөгжүүлээд тэгээ өөрийгөө илэрхийлээд ингээд явах нь бол их чухал байгаа. Яг энэ нөөцийнхээ ер нь орж харж байна гэсэн үг шүү. Ер нь бол харна. Тэгээ одоо сүүлийн бараг 10 хэдэн жилийн турш бол өөр энэ тренд болсон байхгүй. Тэрийг нь илүү хардаг. Тэр битгий л одоо нөлөө бүхий одоо бидний өндөр хөгжилтэй гэдэг улс орнууд руу визэнд ороход нөгөө виз олгож байгаа албаныхан ч хүртэл сошиалуудыг харж байгаа шүү дээ. Би бас анзаардаг юм байна. Таныг хэлсэн. Тэгэхээр сонирхол уруулалт гэдэг чинь бол маш өндөр түвшинд явдаг болсон. Ягаад гэвэл бид нар тэр хүнийг зөв хүн гэдгийг таних тулд одоо мэрэгжлийн үднээс харж байгаа. Тэгэхээр манайхны нэг дутагдал нь юу вэ нөхөөр нэг юм гэрчилгээ диплом сертификат өгөөд тэгээд ярилцлаган дээр айгуу гой хувцалж цагаа барьж очингуудаа гоё юм ярьчин гэдэг тий. Тэр хугацаанд дотор чинь бүгдийг таних боломжгүй байхгүй. Тэгэхээр дараагаар нь байгууллага яадаг вэ гэхээр нөгөө хүнийг тэр анкетын дээрээс нь төгссөн сургуулиуд нь ямар байна уу тий. Хаана ажиллаж байсан эсвэл одоо өөр юу гэдэг тэр сошиал хаягнууд дээр юу гэж хэлсэн байна гэдэг зүйлийг тодруулдаг, лавладаг юм зүйлүүд бас бий тийм өнцгүүд байгаа. Тэрийг асаа харах. Тэгэхээр манайхан нөгөө сошиал хаягач гэсэн хөтлөгтөө бас зөөлөн ур чадвараас ашиглах хэрэгтэй юм байна тийм ээ. Тийм бас тэр чинь ер нь ур чадвар баг болж байна. Зөвхөн зүгээр өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэхээс гадна тэр чинь өөрийгөө сурталчлах бас нэг талбар байхгүй тийм дээ шүү. Нэрээ яагаад тэр талаас нь огт бодож байгаагүй юм бэ? Тийм тэрнээс шиг ингээд нөгөө гой аялсан, гой хоол идсэн гэдгээ тавихаас илүүтэй тий. Өөрийнхөө давуу талыг харуулах хэрэгтэй байхгүй. Би ийм хоббитай, би ийм ном уншсан ч гэдэг юм уу. Ингээд залуустайгаа нийлж юм хийсэн гэдэг. Тэгээд тэр нь бол угаасаа нэг юм зөвхөн сонгогчл оролтон зориулаад гой зураг оруулаад ингээд хийцэн мэдэгдэнэ. Тэр нь мэдэгдэнэ. Тэр нь бол байн хөтлөгдөж гин үгүй юу? Яг тэр хүний өөрийнх нь оролцсон, тэр хүний өөрийнх нь үг өгүүлбэр байна үгүй юу гэдгийг мэргэжлийн хүмүүс ч хараад мэдчихнэ л дээ. За тэгтээ зөвөр яг нэг боломж нь тэр байх шүү те. Тест өгөөд тестийнхаа үзүүлэлтийг би ийм гээд харуулж болж байна. Нөгөө талаас нь 10-15 минутанд дамжуулж өөрийгөө илэрхийлж чадаагүй бол өөрийнхөө сошиал хаяг дээр өөрийнхөө ертөнцийг зөвөр илэрхийлсэн байвал манай залуучуудыг компаниуд бол таних боломжуудтай. Маш хэрэгтэй тийм практик зөвлөгөө шүү. Тэгэхээр яг хүний нөөцийн байгууллагууд өөрсдөө залуучууд маань за магадгүй ингээд өөрийнхөө талаас хичээ. Нөгөө талаас хүний нөөцийн байгууллагууд, сургалтын байгууллагуудын зөөлөн ур чадвар дээр одоо за магадгүй нэгэнд орцсон ажилтнаа хөгжүүлэх боломжтой юм уу? Энэ дээр яаж одоо зөв хөтлөх ёстой юм? Тухайн залуучуудыг ч юм уу ийм хэрэгцээ шаардлага ч бас байгаад байна. Байлгүй яах вэ? Ерөөсөө хүн чинь насан туршдаа суралцдаг. Тэ. Тэгэхээр ингээд энэ яг сургалт хөгжил гэдэг зүйл дээр одоо ур чадвар дээр ер нь хүнийг ажилд авахд хүртэл хоёр ур чадвар байгаа шүү дээ. Сая бид нар хэллээ зөөлөн хатуу. Сургалт чинь өөрөө байгууллага дотор ороод ирэнгүүт дахиад явагдана. За тэрийг нь бид нар бас одоо юу гэдэг нь дахиад зөөлөн ур чадвар, хатуу ур чадвар гэдэг. Тэгээ ер нь бол зөөлөн ур чадварыг арай жоохон өөр өнцгөөс хэлвэл хүн ажилд орохоос өмнө ерөнхийдөө өөрөө эзэмшсэн байх хэрэгтэй тэр ур чадварыг хэлээд байгаа.
Ажилд орж ирэхээс өмнө эзэмшсэн байна. Тэр хатуу буюу одоо чиг үүрэг мэрэгжлийн чиглэлийн ур чадварууд нь болохоор тийм орсны дараа бас байгууллага өөрөөр хэлбэл ажил хийхэд хэрэгтэй байдаг учраас байгууллага илүү түлхүү тэр тал руу анхаардаг. Ер нь бол компани байгууллага бол ажилтны тэр одоо хатуу ур чадвар, мэрэгжлийн ур чадвар дээр нь илүү их зардал хөрөнгө оруулалт хийдэг байхгүй тийм. Зөвхөн ажилтнууд бол одоо нөгөө хувийн хөгжил гэдэг шиг тэр зөвлөл ур чадвараа хөгжүүлэхийн төлөө илүү анхаарах хэрэгтэй. Нэг номерт нь. Тэгээд мэдээж одоо сайн байгууллага тэргүүлэгч манлайлагч компаниуд бол ажилтнуудынхаа зөвлөн ур чадварыг хөгжүүлэхийн тулд нийт ажилтнуудын хүрээнд энэ хандлага талаас нь энийг нь дэмжсэн юм хөтөлбөрүүд явуулдаг. Өөрөөр хэлбэл зөв хүн, зөв хандлагатай байгаад байвал илүү албан тушаал ахиулдаг. Тэ илүү одоо юу гэдэг цалин хөлс, шагнал урамшууллыг нэмдэг. Тэг ийм байдлаар зөвлөн ур чадварыг хөгжүүлнэ. Тэрнээс шиг нөгөө зөвлөн ур чадварын сургалт гэл ингээл сургалт өгөөл те чи одоо юу гэдэг шийдвэр гаргал суур ингэдэг гэднэр гэдэг нь хийгдэн л те. Гэхдээ зөвлөн ур чадварын хөгжих ерөөсөө процесс бол тэр одоо зөв юмыг нь дэмжих гэдэг бол болохгүй. Одоо эцэг эхч гэсэн эсвэл багш ч гэсэн хүүхдүүдийнхаа залуучуудынхаа зөвлөн ур чадварыг хөгжүүлээ гэвэл тэр нөгөө бидний яриад байгаа манлайлагч зангийн те тэр шудраг байдлын тэр багаараа одоо ажилдаг багаа хамтардаг тэр хандлагч гэдэг юм эсвэл асуудлыг шийдэж чаддаг юмны одоо эцсийг үзэж чаддаг тэр үйлдэлүүдийг нь аав ээж нь урамшуулдаг нөгөө багш нар нь урамшуулдаг тийм яг энэний чинь арай ажил хэргийн уур амьсгал нь бол компани дээр л байхгүй компани чинь ажилтан чинь бусад хамт олонтойгоо багаар ажиллаад мэдлэг мэдээлэлээ шеэрлээ л тийм эсвэл хүнд шийдвэр гаргалтын дээр зоригтой оролцоод яваад эхлүүл тэр хүмүүсээ бид нэр илүү тоогоод илүү карьер ахих илүү сурч хөгжих, илүү албан тушаал ахих боломжуудыг гаргаад өгөхлөөр бусд нь хардаг байхгүй. Ийм зөв зан үйл хандлагатай хүнийг байгууллага дэмждэг юм байна. Тэгэхээр би бас ийм байх хэрэгтэй байна гэдэг ингээд дөрөв нэг алтны дэрэгдэх гоёл гэдэг шиг тийм ийм байдлаар нөлөөлөлөөр явдаг тийм. Манай компаниуд бас сүүлийн үед яг энэ хүний нөөцийн бодлогоч гэдэг юм уу? Яг таны сайн хэлсэн урамшуулах систем гэдэг юм энэ дэр бол мундаг яваа газрууд нэлээд ажиглагддаг. Залуучууд бид хоорондоо ч ярьж л идэх юм. Манайх тэгдэг штэ, танайх тэгдэг үгүй ингэдэг тэгдэг гэл энэ дээр. Тэгээд энэ дээр одоо сайн жишээ юу н манад хэрвээ та бүгд бол аль талын бас ажиглаж л байгаа юм. Тийм, ерөөсөө энэ дээр одоо оноогод нэг байгууллагыг хэлжүүл бас реклам болчих. Тийм, нэрийг хэлэхгүйгээр байж болох үстэй. Мундаг компаниуд зөндөө бий. Зүгээр яг ийм компаниудын нэрийг дурдвал маш олон баг одоо эфирийн цаг хүрэхгүй. Тэгэхээр ерөнхийдөө яаж тийм компаниудыг мэдий гэвэл нөгөө замаг сайтай газар загас тий зан сайтай газар одоо хүн зочид хэрдэг гэж цугладаг гэдэг чинь. Тэгэхээр ерөөсөө л Монголын хөдөлмөрийн зах зээл дээр эднийд ажилд орох юмсан гэж хүмүүс ярьдаг компаниуд байгаа шүү дээ. Монголын одоо гоё компани гэхэлэр тэр компани групп гэл тий. Тэгээ тэр компаниуд бол өөрөө ажилтнуудынхаа зөвлөн ур чадвар нь сайн байна гэсэн үг. Тэнд уур амьсгал сайхан байна гэсэн үг хөгжиж авдаг. Гэхдээ өмнө нь бол Монголын тэргүүлэх компани гэхлээр ингээд том тий өндөр цалин өгдөг алдартай гэдэг байсан байхгүй. Тэгээ одоо бас энэ шин залуу үе шин одоо нийгмийн тогтолцоо юу ч одоо цаг тренд үучин гараад ирэхлээр заавал том гэхгүй тэгээ өөрөө тэр компани хэдхэн хүнтэй жижигхэн одоо эхлэлийн бизнес эхлэлийн стартап ч гэдэг юм уу тийм компаниуд байсан ч гэсэн тэр нь өөрөө удирдагч нь өөрөө зөвлөн ур чадвар сайтай учраас залуучууд бас сонирхож байгаа. Заавал одоо ингээд дэлхийн нөлөөтэй ч гэдэг Монголд 20-30 жил болцсон гэхгүйгээр нөгөө тэр шинэ үеийн бизнесийг хийж байгаа залуучууд маань одоо манай энэ яг нэвтрүүлгийн асуулт асууад байгаа залуучуудын маань дүг дээхэн үеийн ч байдаг юм уу бараг зарим нь өөрийнх нь үеийнхэн нөгөө өөрсдөө тийм ур чадвартай байхыг хүсдэг тэгээ тэр ур чадвараа өөртөө хөгжүүлсэн учраас ажилд авахдаа тийм хүмүүсийг тийм зөвлөн ур чадвартай хүмүүсийг илүү авах гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь бол яагаад ийм ур чадварыг одоо хүмүүс илүү анхаарал явдаг юм гэхээр хүн ер нь бол тэр санаа нийлсэн хүмүүсээ ажилд авах дуртай. Энэхүү подкастыг тогтвортой хөгжлийн зорилготой үйлдсэн төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинжилгээг дэмжих нь төслийн хүрээнд бүтээлээ. Төслийг Европын албаны санхүүжилтээр нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллага болон олон улсын хөдөлмөрийн байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна. Манайх нэг анкет өгөөд дуудахын хүлээгээд байдаг. Тэгэхээр яг орхиж болохгүй агуулга учраас юу гэхээр анкет өгчөөд дахин бичнэ. Тэгээ би юу болсон бол би тийм анкет өгсөн байна гэдэг орлоготой идэвхтэй байна.
За дээрэс нь ярилцлага аваад дууссаны дараа хариу гартал талархлын загтал гэж хэлгээд байгаа байхгүй юу. Тэгээ манайх залуучууд бол тэрийг багчдаг. Өөрөөр хэлбэл надтай ярилцлага хийлээ тий. Тэгэнгүүт би миний шийдвэр гараагүй л дээ. Авах нь болоогүй. Гэхдээ надтай ярилцлага хийсэнд намайг дуудсанд баярлалаа. Танай байгууллагт би тэнцэнэ гэдэгт итгэлтэй байна. Тий. Бараг л ирээдүйн хамт олондоо баярлалаа гэх юм тий. Нэг юм энэ өөрийгөө сануулж байгаа. Тий. За энэ бол өөрөө нөгөө өөрийнхөө зөөлөн ур чадварыг харуулдаг байна гэсэн үг шүү дээ. Би идэвхтэй байна, би тэмүүлэлтэй байна, тийм ээ. Би одоо юу гэдэг хамтарч ажиллаж чаддаг, би манлайлагч байна гэдгээ харуулдаг байгаа юм л да. Тийм. Тэрнээс биш ингээд юм асуухлаар нь тийм үгүй гэдэг хүн нөгөө зөөлөн ур чадварыг илэрхийлж харагдахгүй л да. Тэгээ энийг бас юм соёлтой зөвөр харуулах хэрэгтэй. Тэрнээс биш нөгөө сонгошил уралдын ярилцлаганд орчиход тэгээд гадаа хашаанд нь майхан барьчаад өдөржингөө хүлээгээ суугаад байх гэдэг бас биш шүү. Нэг тийм кино байгаад байдаг шүү. Банк цалгаад. Тийм. Тэгэхээр тэр бол одоо юу гэдэг нь дэх үед л байсан ойлголт баг. Одоо тэрийг арай өөр соёлтой хэлбэрээр бид нар тууштай шүү. Баланстай тэрийг илэрхийлэх хэрэгтэй. Тийм. Тэгээ аливаа юм чинь бас нэг юм зөв юм чин сэтгэл байх хэрэгтэй. Тэр нь хитэрчүүл айгу онцгой болчихно. Тийм учраас маань залуучууд тийм тэмүүлэлтэй байх хэрэгтэй. Гэхдээ тууштай байх хэрэгтэй. Тэрийг бити хитрхээ бас хөндрүүлээрэй л гэж тийм. Таныг ярьж байхад бас нэг асуулт бодогдчихлаа одоо. За ажил хийх хүн болтохгүй байна гэл. Нэг талаас би бас нөгөө залуучуудаа өмөрчмөр санагдаад байдаг байхгүй энэ дэр. Манай үеийнхэн ингээл ажил хийхгүй гэдэг хүн яг ингээ харахаар байхгүй бүгд л 2 ч ажил хийчих юмсаа 3 ч ажил хийчих юмсаа гэд айгүй хүсэл тэмүүлэлтэй байгаад байдаг. Гэтэл нөгөө талд ажил хийх хүн болтохгүй байна. Зар тавилаа ингээ ирэхгүй байна гэлээд ингээд хоёр өөр туйлд мэдээлэл явагдаад байдаг л да. Энэнийг та одоо яг голомтон дээр нь байгаа үг гэдэг ш. Та энэ хоёр талыг бол уулзуулдаг хүн шүү дээ. Тэгэхээр энэ бодит байдал дээр үний юм аль тал нь аль мэдээлэл нь илүү ултай юм а эсвэл бүр нөгөө талаас нь асуухад энэ зөөлөн ур чадвараас шалтгаалаад байгаа юм болов уу? Шаардлага компаниуд шаардаад гэдэг шүү дээ. Тэгэхээр бас нэг шалтгаан байгаад л байгаа юм шиг санагдав. Тийм энэ маш зөв асуулт. Энэ нөгөө аж ахуйн нэгж байгууллага ажил горилагч хоёрын хоорондох ойлголцлын зөрүү байхгүй юу? Хоёр өөр зүйл. Нэг нь бол ингээд надад ажил олдохгүй байна, ямар ч ажил хийхэд бэлэн байна гэж яриад байгаа хүмүүс бол Монгол улсын хүн ам, Монгол улсын иргэд байхгүй. Аж ахуйн нэгж байгууллагын бидэнд хүн хэрэгтэй байна гэж яриад байгаа нь болохоор хүний нөөц гэдэг зүйл, human resource гэдэг зүйл. Тэгэхээр хүний нөөц гэдэг бол юу вэ гэхээр тухайн байгууллагын шалгуур шаардлагыг хангасан хүнийг хэлж байгаа. Шалгуур шаардлагыг хангасан. Тэрэн дотор нь зөөлөн ур чадвар, нөгөө хатуу ур чадвар аль аль нь компанид хэрэгтэй юм баггүй. Ажилтан болохоор биш иргэд болохоор өөрийгөө би залуу хүн би юу ч хийхэд бэлэн байна гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь нөгөө байгууллагч болохоор тэр хүнийг энэ хүн хандлага зөв байна уу? Зөөлөн ур чадвар. Энэ хүн мэрэгжлийн ур чадвартай байна уу? Хатуу ур чадвар гэдэг хоёр зүйлийг хоёулангийн анхаарч харах гэдэг байгаа. Тэгэхээр энийг бол нэг зүйл гэж ерөөсөө ярих боломжгүй. Тэгээд өөрөө чинь асуултанд одоо яг маш товчхон хэлэхэд үнэхээр нэгдүгээр зөөлөн ур чадвар дутагдаад байна гэсэн үг. Хоёрдугаарт зөвхөн зөөлөн ур чадвар гэхгүй мэрэгжлийн ур чадвар гэдэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Тэгэхээр ингээд нөгөө юмны тренд гараад явхлаар манайхан нэг юм яриад хит туушраа явчихдаг. Тэгэхээр хөдөлмөрийн зах зээл дээр таныг ажилд авахдаа нэгдүгээрт анхшдны ярилцлага энийг хүний нөөцийнхэн танаас зөөлөн ур чадварыг чинь харна. Хоёрдугаар ярилцлага буюу дэлгэрэнгүй ярилцлага энэ дээр менежерүүд захирлууд орж ирдэг. Эднэр бол hard skill буюу одоо мэрэгжлийн ур чадварыг чаардаг байхгүй. Тэгэхээр та хоёр ярилцлаганд орохдоо эхлээд зөөлөн ур чадвараа харуулах гэж хичээх хэрэгтэй. Зөв хүн гэдгээ. Хоёр дахь чатанда тэнцээд ороод ирэхдээ та мэрэгжлийн ур чадвар, сайн санхүүж, сайн менежер гэдгээ харуулах хэрэгтэй гэсэн ийм хоёр зүйл байна. Зарим нь гайхдаг баг. Хоёр удаа. Хоёуланд нь яг адилхан юм ярих юм болов одоо таахгүй тий. Тэгэхээр эхний ярилцлага чинь танаас бол тэр за яг тэгж хэлж болохгүй ч гэсэн ерөнхийдөө зөөлөн ур чадварыг чинь сонирхож байна. Дуудаад байдаг шалтгаан тэр аа. Хоёр дахь нь болохоор техникийн болон мэрэгжлийн ур чадварыг харах гэж байгаа байхгүй. Тэгээд тэрэндээ бас бодлоготой бэлтгэлтэй. Өөрөөр хэлбэл хувцлалт энд цаг баримталж байгаа байдал чинь орж ирээд мэдлж байгаа чинь асуултанд хариулж байгаа өнцөг чинь тэгээд нэг юм бид нар хэлдэг те нүүрэндээ галтаа нүдэндээ цогтоо тэр үнэхээр манад ороод юм хий гэсэн гал цог байна уу гэж угаасаа тэр нь ингээд олон жил сонгож оруулалт хийгээд тэгэхээр нүднээс мэдэгддэг байхгүй ингээд асаад байдаг те Солонгосын нэг алдартай мундаг бизнесменийн хэлсүү гэдэг шүү дээ. Та юунд дуртай вэ гэхээр яг юм хийхийг бүтээхийн төлөө явж байгаа залуучуудын тэр гялалтсан нүдийг харах дуртай. Тэр угаасаа ингээд дахин давтагддаг гэж аахгүй маш мундаг
Тэгээ тийм гялалцсан нүдэл харуул. Тэгэхээр нөгөө бидний яриад байгаа зөөлөн ур чадвараас тодорхойлоход аягүй хэцүү тий. Одоо чи саяны миний сүүлийн хэлдгээр бол нүд нь гялалцсан байвал нүдийг гялцаалаад тий мундаг юм байна гэдэг ойлголт төрчих гээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ өөрөө ингээд хандлага учраас, зан төлөв учраас таны дотоод ертөнцөөс л харагдана. Тэрнээс ямар нэгэн гэрчлэгээ сертификатаар таныг зөөлөн ур чадвартай гэдгийг илэрхийлэх боломж нь бас жоохон хомс зүйл байхгүй юу? Тийм байна. Тэгвэл залуучууд маань яг ажлын байран дээр гараад энэ ур чадвараа гялс хөгжүүлчих боломж байна зөөлөн ур чадвараа. Яг их гой санаа гарч ирлээ. Бид тэр яриаг гой өрн чинь тий. Яг их гой санаа нь юу вэ гэхээр ер нь энэ soft skill буюу зөөлөн ур чадварыг ямар нэгэн сургалт дамжаа суугаад ном уншаад сурах одоо магадлал хайцсангүй баг гэж би боддог. Тий. Ер нь бол баг байхгүй. Энийг яадаг вэ гэхээр өөрөө нийгмийн харилцаанд орж иж сурдаг. Өөрөөр хэлбэл нөгөө хүмүүстэй харилцаад эхлэхээр инээсэн болгон нөхөр биш, ууралсан болгон дайсан биш гэдэг шиг ингээд би ер нь би гэдээ яваад байвал биегээр өвчлөөд байвал хүмүүс намайг тоодгүй юм байна. Тэ? Би бусдад туслал эсвэл би дуугаа байгаад байвал хүлэн зөвшөөрөгдөг юм байна. Би өөрөө манлайлах тэргүүлэх хэрэгтэй юм байна ч гэдэг юм уу те. Би асуудал шийдэгдэхийг хүлээгээд байвал болдгүй юм байна. Би өөрөө шийдэх гэж хичээх хэрэгтэй юм байна гэдэг ингээд тэр нөгөө нийгмийн харилцаанд орохлоор хүний зөөлөн ур чадвар өөрөө тэрийгэ дагаад хөгжиж сайжирдаг зүйл байхгүй юу. Тэгэхээр ер нь бол сүүлийн үед жоохон анзаараад хахад манай шинэ үеийн залуучууд бол нөгөө ядж хахад нөгөө интернет дижитал ертөнцийн хүчтэй болсон учраас нийгмийн харилцаанд оролцох. Тэр амьд харилцаа гэдэг зүйл нь багассан. Тэгээд тэрнийхээ хүрээнд нөгөө өөрийгөө илэрхийлэх таа. Уул нь бол дотоод ертөнцийн асаад байгаа байхгүй юу те. Тэгсэн мөртлөө гадагш харах хэрэгтэй. Одоо байгууллага төр хүртэл зарим ажилтнууд гэдэг байхгүй юу. Би зөндөө санаа зовсон. Зөндөө их сэтгэл гаргасан гэдэг. Би дотроо зөндөө санаа зовсон. Тэгэхээр тэр санаа зовох гэдэг зүйлийг бид нар хэмжихэд аягүй хэцүү байгаа байхгүй юу те. Хөрхи яг дотроо үнэхээр нойр нөхгүй л ажилла бодсон л байна л да. Гэхдээ тэрийг илэрхийлэлтэй. Тэ. Тэр чинь ингээд ямар нэгэн байдлаар илэрхийлж бусад хүн ойлгоно шүү дээ, тэ. Тэгэхээр манай залуучууд бол мундаг болсон. Ер нь бол өмнөхөөсөө дараа үе угаасаа илүү байдаг. Тэгээд залуучууд бол мундаг байна, мундаг том хүсэл тэмүүлэлтэй байна. Тэр хүсэл тэмүүлэлээ гарга. Тэр чинь л зөөлөн ур чадвар. Тэрийг илэрхийл гадагш нь гарга. Тэрийг тэр сошиал дээр гарга. Тэрийг ярилцлаган дээр гарга. Тэрийг бусад хамт олонныхоо дунд гарга. Тэгээд тэндээс ч угаасаа ажиглагдана. Тэгээд хүний нөөцийнхэн бол таныг нэлийн өргөн үрээд таарж байгаа. Зөвхөн анкетар ч үнэлэхгүй. Зөвхөн дипломоор ч үнэлэхгүй. Тэ таныг найз нөхдөөс чинь асууна. Таныг одоо юу гэдэг төгссөн сургуулиас чинь асууна тэ. Таныг сошиал дээрээс чинь харна. Тийм учраас ерөөсөө зөвхөн нөгөө ажилд орох гэж зөв хүн байх албагүй байхгүй. Угаасаа л үргэлжил зөв хүн бай. Би мундаг байхад тэгээд нэг 3 компанид анкет өгчөөд, ярилцлага өгчөөд тэгээд Монголын компани ийм гээд цаана 100 хэдэн мянган аж ахуй нэгжээс тэ дөнгөж 3-нд нь саналаа тавьчихаа тэгээ өөрийгөө одоо юу гэдэг би тэнцэхгүй юм байна гэж өөрөө готрах юм уу эсвэл ер нь Монгол компаниуд ийм гэдэг байр суурьаар хандах нь бол маш буруу ойлголт байгаа. Манай бас үзэгчдийн ихэнх нь бас яг одоо суралцж байгаа оюутан сурагчид удахгүй төгсөж байгаа юм ч байна. Суралцаад бас юма төлөвлөөл одоо нөгөө мэрэгчлээ сонгоогүй ч тий залуучууд ингээд байж идэг л та. Тэгээд сүүлийн жилүүдэд ямар мэрэгжил тренд болох гээд байна. Би хаашаагаа хөрөх вэ гэж зарим хэдийн хөдөлмөрийн зах зээл дээр гарч ирсэн. Гэхдээ бас нэг өөрчлөлт хийх гээд байгаа ч юм уу. Тийм хүмүүс ч бас байна. Ялангуяа энэ сүүлийн үед гарсан цар тахал бас нөлөөлөх шиг л би дан ганц нэг юма чаддаг байх хангалтгүй юм байна гэдэг бодлол хүн болгонд л төрөх шиг боллоо тий. Тэгэл нэмэлт чадваруудыг шаардж байна. Тэгэхээр яг түрүүний асуулт сүүлийн жилүүдэд одоо хөдөлмөрийн зах зээл хаашаа гарч идэх юм. Аль мэрэгжил илүү эрэлттэй болох вэ гэдгийг л мэдхийг хүсэж байгаа шиг байдаг. Тийм. Яг гоо зөвхөн тэр мэрэгжил гээд мэрэгжил заавал тийм трендүүд байдаг л да. Тий. Тэгэхээр тэр бол нэг чухал биш. Тэр бол ингээд жил болгоо өөрчлөгдөн. Таныг сургууль төгсгөхөд дахиад оруулсан ба шүү дээ. Тэгэхээр чинь одоо өнөөдрийнхийг харангуйтаа 22 оныг харангуйтаа энэ мэрэгжилгээ сонгоцсон 4 жилийн дараа төгсгөхөд нөгөөдөг чинь өөрчлөгдчих байхгүй юу. Тэгэхээр ер нь юуг харах вэ гэхээр бид нар юм аж үйлдвэрийн 4-р хувьсгал гэдэг нэг юм яриад байгаа. Тэгээ ер нь хүн төрөлхтөн чинь өөрсдөө ингээд одоо юу гэдэг юм өөрсдөө ажил хөдөлмөр хийгээд тэгээ тэрэндээ ядраад байсан учраас тэрний оронд тэжмэл амтан болгоод тэгээ одоо юу гэдэг юм те үхрээр газар ахлуулаад одс үхрээр газар ахлуулаад ингээд ирсэн. Дараа нь ингээд бодод сэтгэхэд бас нэг жоохон тарих ажиллуулахад ядаргаатай санагдаад тахлаар нь сампан тооны машин шинтэй болоод нөгөө биеийн хүчээ амтанд хийжээгээд биеийн хүчээ машин техникээр орлуулад ядрах нь багассан. Дараа нь тархиа ажиллуулахад төвхтэй байгаад байсан учраас сампан гаргаад тооны машин гаргаад
компьютер гэдэг юм хийсэн байхгүй. Тэгээ одоо хүн чинь ингээд нөгөө биеийн оюуны гэдэг одоо бүх зүйлүүдийн бүгдээр ингээд өөр тоног төхөөрөмжөөр юмар орлуулаа явцсан. Тийм учраас дэлхийд дахинд сүүлийн жилүүдэд бол угаасаа нөгөө хөдөлмөрийн зах зээл дээр чинь хүн гэхээсээ илүүтэй роботууд илүү их эзлээд ороод ирж байгаа. Тийм бидний өмнөөс машин техник ажиллаад байна. Бидний өмнөөс одоо юу гэдэг нь те тооцоолох одоо төхөөрөмжүүд юу гэдэг одоо машин техникүүд бодоод байна. Тийм бодоод байдаг болсон тий. Тооцоолоод байдаг болсон. Бодох биш, тооцоолоод. Тэгэхээр одоо ерөөсөө хүн төрөлхтөнд роботоос юм уу машин техникээс ялгарх хамгийн том зүйл бол одоо тухайн хүний сэтгэл хөдлөл. Тийм. Тэгэхээр энэ нэг сэтгэл хөдлөл гэдэг зүйлийг л бүтээгэл хийчихэл юм бол тэгэл робот ч гэсэн хүн шиг болчих واخгүй тий. Тэгэхээр биднэрт байгаа одоо хүн гэдэг байдгалд байгаа хамгийн том зүйл бол сэтгэл хөдлөл. Тэгэхээр энэ сэтгэл хөдлөлийн чинь өөртөө гүн шингээсэн байдаг ур чадвар чинь нөгөө саяны бидний яриад байгаа зөөлөн ур чадвар чинь байхгүй юм. Тийм учраас ер нь бол хүмүүс бол энэ нэг юм харилцааны гэдэг юм уу communication чиглэлийн ур чадварууд одоо маш хэрэгтэй болсон. Тийм. Одоо жишээлбэл ерөөсөө л энгийн жишээ хэлэхэд гэж ямар нэгэн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх бол асуудалгүй болсон. Монгол машин үйлдвэрлэж болно, Монгол iPhone үйлдвэрлэж болно. Зүгээр тоног төхөөрөмж авчираад хөрөнгө оруулалт хийгээд үйлдвэрлэж байна. Тэгэхээр дэлхийд даяар ерөөсөө хамгийн хэцүү зүйл юу вэ нөхөөр зарах гэж. Тэр барааг зарах. Тэгээ барааг зарахын тулд яах вэ гэхээр та уулзсан, ярилцсан, ятган, синхруулна гэл ингээл ийм ур чадварууд яваад байна шүү дээ. Тэгэхээр ерөөсөө одоо өөрөөр хэлбэл хүмүүсийн одоо бусад хүмүүстэй харилцааны ур чадвар шаардсан мэргэжлүүд хамгийн эрэлттэй болсон байхгүй. Тэгэхээр яг ярилцлагын төвшөл манай залуучуудын нэлээд олон асуултууд бол хариулагдаад явчихлаа. Тэгээд би энд ч гэсэн их баяртай байна. Энэ ажилд ороод мөн орсон ажилдаа доктортой сэтгэл ханамжтай ажиллана гэдэг маань бас нэг тийм эвний асуудал байгаа юм миний хувь хүний бодлоор сэтгэл санагцсан. Яа тэгвэл үнэхээр одоо гадаад дотоодод сураад ирсэн өндөр чадвартай мөртлөө бас нэг ивэ болоод энэ Монголынхоо хөдөлмөрийн зах зээл дээр ивэ болоод ажиллаа олохгүйгээр удаан хугацааг бас ингэ зарцуулж байгаа найз төгтөж бас нэлээд байна. Түүнчлэн нэг ажиллаа сольж чадахгүй, солих гээд явж байгаа ч хүн байна. Эсвэл ажиллаагүй удаад дараагийнхаа алхмыг хийж чадахгүй гэдэг ч юм ингээд нэг айгүй олон асуудлууд байдаг юм шиг ажиглагдсан байхгүй. Өөрөөр хэлбэл хүн харахад л нэг хүн ангид бүглөөд очиж уулзаад ажилд орох юм процесс юм шиг мөртлөө цаана яг ажил хайж байгаа хүний үед бол маш олон юм проблем, асуудлууд байдаг. Тэгээд өөрөөр хэлбэл танаас асуух зүйл нэг юм бол яг энэ ажил горлогчдод түрүүн хийсэн дээр нэмээд те нэвтрүүлгийн туршуултаа олон мессеж өглөө штэ. Яаж одоо хувийнхаа имижийг бүрдүүлэх үү, яаж зөвлөн ур чадвараа хөгжүүлэх үү, яаж компаниа сонгох гэдэг юм олон байсан. Үүн дээр яг дурддагтаагүй өнгөрсөн тийм бас яг практик зөвлөгөөг бас нэг сонсоод бас ярилцлага өндөрлөе гэж бас бодлоо. За тийм ер нь нөгөө түрүүн ажил хийхэд тууштай байх нэг дур сонирхлын тухай бид нар ярьсан шүү дээ. Тэг хүн нөгөө мэрэгжил гэдэг зүйлийг эзэмшихээс гадна өөрөөр хэлбэл хатуу ур чадвар гэдэг зүйлийг эзэмшихээс гадна тэр хүнд тэр зан төлөв гэдэг зүйл байх хэрэгтэй. Тэр яг тэр мэрэгжлийг ажиллах тэр сонирхол тэр зан төлөв гэдэг зүйл байх хэрэгтэй. Тэгэхээр тэрийг нэгдүгürt сайн харах хэрэгтэй. Хичнээн мундаг сургууль төгссөн ч гэсэн тэр чиглэлээр ажиллаагүй хүмүүс маш олон байдаг. Тэгээд тэр нь өөрийнх нь амьдрал аягүй хэцүү байхгүй. Зүгээр хитрхийл супер жишээгээр зөвлөчих байх. Зүгээр өөрийнхөө дурлаагүй гэдэг юм уу хайрлаагүй хүнтэй хамт амьдраад байгаа тэл яг адилхан. Айгу ийм бидний одоо сургуулийн шин дээр хэлдэг л дээ. Хүн ингээ хоногийн 24 цагийн 8 цагийн унтаад өнгөрөөчих. 8 цагийн ажил дээр өнгөрөөчих. Тэгээд дахиад 4 цагийн ажил руу явах, гэр лүү харих зам зуур өнгөрөөгөөд тэгээд одоо өөрийн ухамсарт амьдралын одоо 4 цагийг одоо гэр бүлийнхэн хайртай дотно хүмүүстэй. 8 цагийг хамт олонтойгоо өнгөрөөдөг байхгүй. Тэгэхээр гэр бүлийнхнаас 2 дахин их цагийг ажил дээр өнгөрөөж байгаа учраас та мэрэгжлээ зөв сонгох хэрэгтэй. Дээрээс нь та ажиллах компани зөв сонгох хэрэгтэй байхгүй. Энэ өөрөө төдийлөн хүн тоохгүй зөвхөн нэг ажил, зөвхөн нэг цалин юм шиг бодогдоод байгаа боловч таны аз жаргалтай байх уугүй юу гэдэг асуудал ч юм байхгүй. Амьдралын чинь 3-1. Цаашдаа таны үлдсэн 3-2 чинь аз жаргалтай байх уугүй юу гэдэг асуудал. 3-2 дотор нь зүүд чинь хүртэл орно шүү дээ. Ажлаа сайхан хийгээд аз жаргалтай байвал сайхан зүүдлэх байхгүй. Тэгэхээр ерөөсөө одоо хамгийн гол зүйл бол та ажилтаа мэрэгжилтэд дурал, түүнийхээ төрлөө зорилго тэмүүлэлтэй бай. Угаасаа та гэрэлтэн. Тэгээ гэрэлтэж байгаа гэж чинь ажил олгогч нар хамгийн супер компаниуд бол олоод харж байна. За танд маш их баярлалаа цаг гаргаж. Баярлалаа.
За ингээд подкастын маань ээлжид дугаар өндөрлөж байна. Өнөөдөр бидэнтэй Монголын Хүний нөөцийн институтийн ерөнхий захирал Бартан Баатар ярилцлаа. Ингээд дараагийнхаа подкастаар бас нэгэн үзэгч сонсогчийнхоо асуултад хариулах болно. Ингээд дараагийн дугаараар уулзцгаая. Надад асуулт байна. 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 Энэхүү подкастыг тогтвортой хөгжлийн зорилготой үйлдсэн төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинжилгээг дэмжих нь төслийн хүрээнд бүтээлээ. Төслийг Европын албаны санхүүжилтээр нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллага болон олон улсын хөдөлмөрийн байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна.